Намсрын банзрагчийн зохиол 40-од оны жавар 6 дугаар хэсэг. Хүн ер нь ямар хүнтэй нөхөрлөн түүнээ сайн муу аль нэгт сурна. Молгоо тэнэг ууртаа тогшин хүнтэй нөхөрлөвл төдий чинээ ухаан мөхс болж мэднэ. Ухаантай эрдэмтэй сайн хүнтэй нөхөрлөвл мөн төдий чинээ ухаажин ухаан бодол нь тэлж өргөсөн. Ханд хөдөө байхдаа гэртээ байж хангайгоо хосолсон нутагта их л холдоо 5-6 өртөө нүүдлэж нутгийн олонтойгоо танил дотн байсан. Хөдөөнийхэн хот суурин газрынхан шиг нэг дор үе олноор нутаглахгүй алс дүүжин байвч амьдрахын арга ухаанд нэвтрхий боловсрсон ухаан бодол нь уужим цайлган цагаан сэтгэлтэй хүн олонтоо тусрах ажилч малч хүмүүс юм. Хандын аав ээж нь тийм л хүмүүс. Аав нь амьдралын хар ухаантай Монгол бичиг мэдэх тул орой өдөж сонин хачин үлгэр түүх дуудан уншихыг хот сайхалтаараа сонирхон чагнадаг байжээ. Мөн нутаг усныхан дан их тусрах өвс тоосыг энэ хадалцаж хашаа сарвж ходог уснаас нэлбэлцэж аян жинд хамт явж нэг үгээр хэлбэл ерөөс зүгээр сууд сураагүй хүү юм. Ханд эцгийнхэн ажилчин Нямбайг дуурайж бас багада бичиг номд суралцсан юм. Хотод ирээд залуу онгон наснда дайн тулаан өнчрөл хагцлыг үтсэн ухаан сэрэг сэрмаатай үе зайгүй үерхсэн нь түүний ухааныг тэлэх нэгэн нөхцөл болсны дээр ялангуяа ажилчин ангийн игнэнд орж шин цагийн оньсон техникээр цэмбэнэхэж настай залуу олон хүнтэй танилцж хамт нэгэн зорилгын төлөө махран зүтгэж бас амьдралын хүндийг бага насндаа гэтлэн туулж ардын засгийн ач буйнаар жаргалтай сайхан амьдарч яваа насан авгай. Түүний эрдэм номд төгс боловсрсон нөхөртэй нь багшавын барилдгаа тогтоож танилцсан нь түүний төрөлхийн сэргэлэн юмыг ухаж бодох гэсэн хүслийг нь улам бадрааж ухаан бодлыг нь асар их тэлж зөвхөн айл гэрийн амьдрал төдий бас улс гүрнийхэн ажил үйлсийн талаар санаа тавих болж хорвоогийн сонин хачныг ойлгон мэдрэх агуу их хүслэнд автан байгаа билээ. Өдөр хоног өнгөрөх тусам дандаа шин зүйл түүний өмнө хаалгуудээ нээн өх шиг санагдах болж номноос салхаан байж бас бичиг үсгийн болон мэргэжлийн дууланд явж хурал зөвлөгөө өндөж сууж ши кино үзэж шин юм сонсохгүй өнгөрөх өдөр байхгүй болсонд баярлан багтана. Ханд цэрмаа хоёр аажимхан явсаар зах дээр ирвэл олон хүн үүрээ эвдүүлсэн шоргоолт шиг бужигнаж байлаа. Тэр олон хүний дунд бие биенээсээ төөрчихгүй тулд хөдлөлцөн явж энийг харж сонирхон тэрийг харж гайхан хүмүүсийн барьсан эд барааны үн цэнийг асууж лавлан явж байгаад базар дарахтай халц тулчихв. Базар хоёр хөөхнийг хараад гар дээрээ тогсон эгэнсэн хурганы арьсаа шалвхан эвхэж нуух гэснээ болж инээ далдан ойртон ирээд "Өө та хоёр за сони юу вэ? Ямар 8-5" гэснээ. Дээлийнхэн дотрыг том бааданд боогод Баашингийн хан түшүүлж тавьсан урт тэнцэн ташуураа авч "Өнөөдөр чи 8-ны одтой өдөр юм а. Сайхан хурган дотор энэ ташуурыг хямдхан авлаа" гэж мөн л инээмсэглэн харлаа. Цэрмаа инээ далдан "Та чинь машин ундаг хүн байж ташуураар юу хийх нү? Машинаа ташуурдах нү?" гэвэл базар инээ далдсан ч царайгаа төв болгон "Монгол хүн машин техник хичнээн их эзэмшлээч гэсэн мориноос салах болоогүй хөө. Энэ 100 нутагтан очиж амрах санаатай. Бэ хэзэнээс моринд хорхоотой. Сайхан эмээл хазаар ташуур сайн моринд нүүдэг амтэн" гэлээ. Ханд жуумалцсан "Тимч байж мэднэ. Гэхдээ хурганы арьсан дотроо биднээс нуух санаатай далд хийхгээ сандарсан. Мань хүн хурган дотор тэнзэн ташуур авсан биш худалдах гэж яваач юм билүү? Ташуур олны нүдэнд харагдахаар Баашингийн хан төшөөлөө тавьсан байсан шүү дээ" гэж бодсон боловч энэ тухай огт мдээгүй царай гарган "Энэ зах дээр эр хүний хэрэглэх юм бүхэн байх юм а? Дорждоо нэг ийм сайхан ташуур авах юмсан" гэвэл базар инэв хийлэн "Ханд ч ухаантай холын бодолтой хүн байна шүү. Нөхөртэй их хайртай байх. Одоохондоо ташуур эмээл хазаар ээлбэг бас үн хямд байна. Ер нь эр хүний чимэг нь сайхан ганс эмээл хазаар ташуур мөнгөн хит хутаг гэдэл олны нүд хужирлах сайхан хэрэглэл байдаг юм. Саяхан сэргээс халагдсан бид чинь юу ч үгүй байна шүү" хэлээ. Ханд түүнийг яриагаа инхүү дүйвэлсэнд дотроо инээд нь хүрсэн боловч юм хэлсэнгүй. Хүний анхаарал татах сайхан тормгор хар нүдэрээ ялдамхан инэвхийлв.
Та хоёр юу худалдаж авах нь вэ гэж Базар асуув. Бид юу бацаах вэ? Зүү утас идэж явахм эргүүлж явна гэж ханд хариулв. За тэгвэл гуруула хамтдаа жаал явж юм сонирхъя. Энэ зах дээр ёстой хүний хар нүднээс бусд нь байдаг бололтой. Жаахан явж байгаад хоолны газар орж сайхан хоол идье. Өнөөдөр чинь амралтын өдөр болохоор овоо завтаа байна гэж Базар хэлэхэд хоёр бүсгүй дургуутсангүй. Тэд үүмэн шуугах олон хүний дундуур өөдөө сөөргөө баахан явлаа. Ёстой л хүний хар нүднээс бусд нь байна. Сайхан хурган дотор элдүүр сайтай нэхий, ам дөрвөлжнөөс эхлээд дээл хийхэд хүрэлцэх янз бүрийн торг дурдан, эмээл, хазаар, хутга, шөв, хөрөө, сүх, авдар, сав, гутал, хувцас, зүү, хуруувч, ер нь хүний хэрэгцээний бүхий л зүйлийг наймаална. Эд бараанаас гадна амны хужир, газраас ирсэн бор улаан давс, зам байн гурил, шар цагаан тос, ааруул ээзги, чангаамал хэмэх болгосон шар будаа, үхэр хоньны мах тэргүүтэн мөнгө байдгийн бол идэж уух юм маш илбэг ажээ. Даанч үнэн талисан бололтой. Цэрмаа хант хоёр хэдэн жин зам байн гурил, хатсан ааруул, болсон будаа шар тос авлаа. Базар тэр хоёрыг дагуулan хөлтөөхөн хоолны газар оров. Тэнд хүн олон байна. Хоол зөөгч хятад хүн янз бүрийн хоолны нэр уянгалуулан дуудаж наас цааш согшно. Мөрөн дээрээ тогсон цагаан алчуураар хооллож дуусаад гарч байгаа хүмүүсийн сууж байсан ширээг хурдан шалмаг арчаад гаднаас орж ирсэн хүнийг тэр ширээндээ урьд суулган ямар хоол идэхв гэж их л уриалгахан асууж лавлаад өнөөх амны уншлаг болсон хоолны нэрийг дуудан дараах ширээ рүү шогшно. Түүний нэрлэж байгаа хоолноос ханд зөвхөн бууз хуушуур, мантуу гурваас бусдыг нь бараг дуулж мэдээгүй хачин нэртэй хоол санагдав. Базар хоол зөөгчийг хуруугаараа занган дуудаж ирүүлээд хоол архи захиалав. Түүний загсан хоолны нэрийг ханд огт мэдэхгүй ажээ. Энэ хүн их биелэгжүү зан гаргаж байх чинь манайханд очихдоо ч дандаа чихэр бов авч очдөг юм. Их баян хүн байх нь гэж бодож байлаа. Ханд хотод ирээд хааяа дорж цэрмаа нартай хоолны газар орж бууз хуушуураас өөр хоол авч идэж байсангүй. Хоолны газар байгаа хүмүүс сонгон сармис ханхалсан янз бүрийн хоол идэж байхыг нүдний булангаар сэм ажиж суутал Базрын загсан хоол ирлээ. Тос нь мэлтгэнсэн мах төмөстэй хуурга, бяцлаг шиг юмар хийсэн хуурга, дун хорхоо шиг ногоо, сэвсээсэн цагаан мантуу, шилтэй хүрэн архи, шаазан гүцтэй шингэн харцай тэргүүднийг зөөгч ширээн дээр эрэмб дараатай өрөөд хөмбөрт нарийнхан модон савх өглөө. Ханд урд өмнө идэж үзээгүй хоолноос амсвал итгээд хачин амт үнэр байсангүй тул амтрхан идлээ. Базар 3 шаазан хундганд архи дүүргэж та хоёрт таарна гэж санаад зөөлхөн архи авсан юм. Дорж бэдэн шиг харцуулбал ийм архи уухгүй л дээ гэд архиа сарвалаа. Ханд архинаас амсвал чихэрлэг нялуутар архи байв. Ууч согтож барихчгүй. Гуруулаа өнөдөр жаахан нарыг бед цэргийн хатуухан амьдрал туулж бас үхэгсэхээ мэдэхгүй дайсантай тулалдаж явахдаа ард олныхоо өнөөгийн энэ жаргалтай төвшин амьдралыг хамгаалж явсан юм. Хашир дайчин эрс бед чинь дайнд явж гавья байгуулсан гээд хойш сууж доош малталгүй улс орныхон ажил үйлсэд хүчин зүтгэхдээ цэргийн шинэлээ тайлаад нэг өдөр ч амралгүй хөлгүй их ажилд умбсан юм. Улс их оронч эрэлхэг нөхдийнхөө баатарлаг гавьяаг өргөн мандуулж байна. Манад орж халахын голын баатруудаа төлөөлж алдарт намынхан их хуралд суулаа. Бид ажлынхаа зав зайгаар хаяа нэг наргиж даргиж байх гавьяатай улс юм шүү. Дорж минь байсан бол хичнээн сайхан байхсан. Гэсэн ч түүний маань гэргээ төрсөн дүүшгэн болсон цэрмата хоёртойгоо хоол идэж ганц шил юм хувааж уухад сайхан байна гэж Базар олон үг боллоо. Хоёр хүүхэн хоолноос нь идэж архинаас нь шимэн уу. Базар их л сайхан загнаж баахан халамцуу байртай болж ханд минь бид чинь дайны шуурган галын дор цусаараа амаараа бат нягтаг агнагдсан цэргийн улс юм шүү. Цэрмаа эмч цэрэг биднээс ёр дуталгүй дайтаж гавья байгуулсан. Эрэлхэг зэрэгтэй манай суман дарга цэрэг биднийг олон удаагийн тулалдаанд оройлон манлайлж байлаа. Мөнчд зоригтой мундаг хүн байсан юмсан. Ястай л дайчин эргэж тийм байдаг юм гэж Базар яриад
Цэрмаа руу нүдний булангаар харвал хоол идэхэн болж нүдэнд нь нулимс гялтгана. Базар түүний сэтгэлийг хөдлөх гэж бодож байсан нь яг сансан ёсоор болсон тул өрөв дөнгөө янзтай харж "Цэрмаа минь сэтгэлээн барь. Хүндэт нөхөр сайхан даргаан бид насан туршдаа дурсан санаж хайрлан хүндэт гэж явна. Чамд хичнээн хүнд хэцүү байгааг манай сумангийнхан сайн мэднэ. Чамаага нялх үрийг чинь манай улс эх орон хайр халамжинда авсан шүү дээ" гэлээ. Цэрмаа сэтгэлийн хүн шархаан эдгэх гэж аль болохоор хөгжилтэй цаваа байхыг хичээх боловч нөхрийнхэн тухай хэн нэгэн хүн ярил тэсч чадалгүй уйлчихдаг юм. Түүнийг нь сайн мэдэх Дорж ханд хоёр Баатрын тухай аль болохоор дурсахгүй байхыг хичээдэг байлаа. Харин Базар хүүхний сэтгэлийн хямралыг улам улмаар дэвэргэн догдлуулж түүний сэтгэл зүрхэнд ямар нэгэн булан зай олж авахыг мэрийж байгааг одоохондоо хинчүүл мэднэ. Базар нодны намар дайн дуусаж зэрэгээс халагдах гэж байхдаа сумангаараа даргийнхаа булшин дээр очиж салах ёс гүйцэтгэхдээ Цэрмааг ойроо сайн харж сэтгэлийн мухарт хайрын өчүүхэн гал манс хийх шиг болсон юм. Түүнээс өмнө бол даргын авгайг олончудаа хараагүй ажээ. Нэг удаа дивизийн клубт болсон бүжгэн дээр холхноос бас дивизийн эмнэлэгт хальтхан харжээ. Тэр үед даргынхан авгай гэж хүндлэн бишрэх цэрэг хүний нүдээр харж байсан юм. Сумн дайчин даргынхан булшинд мэхийн ясалж, сумангийн сургагч Сорокийн сайхан үг хэлж, цэргэрс нэгэн зэрэг нижигнүүлэн буудаж, даргадаа эцсийн удаа хүндэтгэл илэрхийлж байхад Цэрмаа хэдийгээр усан нүдэлж хэмжээлшгүй уй гашууд автсан байсан боловч төрөлхийн гуа үтсгэлэн уй гуйнг нь огтхонч гутааж дийлээгүй Базар эр хүний нүдээр ажиж ийм хөөрхөн эрдэм боловсралтай залуу бүсгүй хаанаас ганцаар удаан байхав. Ямар азтай эр үүнтэй ханилах бол би үүний нөхөр нь болж ам эрсэцэн эрийг нь орлож өнчин хүүд нь сайн аа болох юмсан гэж бодож байсан бөгөөд түүнээс хойш гуа бүсгүйг хүсэн мөрөөдхийн их мөрөнд живсэн билээ. Тэгтэл ашгүй сайхан завшаан болжээ. Суман даргийнхан нэг нутгийн Дорж Цэрмааг хадамтан золгуулна гэд аваад явсан хойгуур нь хөөцөлтөн байж Доржийг өөр газар ажилуулах гэж байгааг болиулж өөрийнхөө томилогдсон баазад орлогч даргаар томилуулж амжаад Цэрмаатай ойртон танилцах боломжтой болж тэдний хоёр гэрээр гүйдэлтэй болсон юм. Одоо хэр Цэрмаа санаархсан түүний бодол хүслийг Цэрмаа Дорж нарын хинэнч гадарлаагүй бөгөөд тэд хамт тулалдаж явсан нэг сумангийн нөхрөө гэж хөндлөн үзэж байгаа ажгүй. Базар хоолоо идэж дуусаад хоосон хундагнуудад арх дүүргэж "Цэрмаа минь гутаж гуйнахын хэрэггүй. Чи бие нялх үрэн бодож хөгжилтэй сэргэлэн байх нь чухал" гэж ахшигын сургамжлан хэлэхэд Цэрмаа өөрийн эрэхгүй гаргасан нулимсаа арчаад "За" гэж сулхан дууграв. "Би чамд аль байдгаар аль тусалахыг бодно. Дайчин даргын удирдлагаар дайсныг хяар зохиж явсан цэргүүд нь чамайг харж үзэхгүй бол хэн харж үзэх юм? Дорж бол чамайг төрсөн дүү шигээн асарч халамжлах нь гарцаагүй. Гэхдээ гэр орон хань жилтэй хүн. Харин би бол ганц бие эр хүн учраас Доржигаан бодвол альч талаараа татлаа түлхлээ байхгүй боломжтой шүү дээ гэж Базар ярил хандын дотор сэрдхийж. Юу гинэ? Энэ хүн Цэрмаад санаатай байх нэ? Ганц бие татлаа түлхлээ байхгүй гинүү гэж бодоод харвал Базрын нүр үл мэдхэн улс хийв. Цэрмаа тэр тухай юр гадралсан шинжгүй байлаа. Ханд энэ сэжиг таамаглалаа үнэн ч гэж бодсонгүй, оргүйч гэж сансангүй. Тэр гурав хоолоо идэж дуусаад гарлаа. Хаврын наран тааламжтай сайхан ээсэн тунгалаг өдөр болж зах хавийн хүн туйлгүй олон болжээ. За гуруула тэр хойно харагдаж байгаа тасгийн овоон дээр гарч салхинд явах уу? Хотынхан хаврын чийг хөдлөхтэй зэрэг тэр овоо руу цувдаг юм гэж Базар гуйсан янзтай хэлбэл ханд яаран
Базаргүй бит хоёр харилгүй горгүй. Сэрмагийн хүү уйлж байгаа биз? Өд тунд өнгөрсөн байна. Эмэгтэй улс гэр орны барагдаж дуусахгүй ажилдаа байдаг шүү дээ. Ганц амралтын өдөр гэр зур хийх юм зөнтөө гэж залтай наргагүй хэлбэл базар нэг юм хэлэх гэснээр болчихов. Сэрма бас харихыг хүсэж байгаа бололтой. Нэрээ тийм шүү. Дараа доржиг ирэхээр цөмөрөө явна гэд хандыг сугдан авч ирэхэд базар хоцорч олонний дундуур шурган ороод үзэгдэхгүй болжээ. Өдөр өнгөрөх тусам цаг тавирч бүлээнсэлх сэвэлзэн үлээж гэрт гадаагүй дулаан боллоо. Ханд хотод ирээд анхныхаа хавартай золгохдоо сэтгэл нь уйлдсан ганцаар дуу уйтгартайхан өдөр хоногийг өнгөрөөж байв. Энэ хавард орж гэрийн бараа бараг хархаан байж хөдөө гадаа олон цөөн хоногоор явна. Хавар болж дулаараад ирэхлээр чийг босч бие нозоорон гэрт удаан суухын аргагүй болно. Үйлдвэрийн цэгтч тэр, гэр орондонч тэр ялуун чийг ханхлан дотор бөхчмдөх болсон тул дандаа гадаа байгаад баймаар санагдана. Ханд 5 цагийн яндангийн дуунаар суур машинаа зогсоож биеийн чилээ гаргах санаатай хэд сайн сунаагаад цээхээс гарвал хаврын бүлээн том нар барууна тонгоосон боловч дулаахан сайхан орой болж байлаа. Дорж нь бас хөдөө явсан болохоор гэртээ харъя гэж яавсангүй хайчдгийн билээ гэж ийш тийш харж байснаа. Комбинатын өмнөр урсдаг туул голын өмнөх дэнж дээрх зайсан толгой дээр гарч үзмээр санагдав. Ханд өнгөрсөн амар хотод ирснээс хойш их хотын зах хязгаарыг хараагүй бөгөөд голцоо ажил гэр хоёрын хооронд явсаар хэдэн сарыг илээжээ. Түүний очиж үтсэн газар гэвэл олонний хөлийн газар болох зах, хорооны клуб, бөмбөр ногоон театр, залуучуудын соёлын ордон, ойр хавийн хэдэн дэлгүүр мухлагаас хэтэрсэнгүй. Харин аж үйлдвэрийн комбинатын бараг бүх үйлдвэр тэр хавийн орон байшинг сайн мэднэ. Анх хотод орж ирэхдээ баруун талаас нь орж ирсэн тул зүүн зах нь хаана байдгийг хараагүй өдий хүрчээ. Ээлжнээс буусан ажилчид гэр гэрийн зүг яран явцгаав. Ханд тэдний хойноос харж жаал зогсноо урагшаан эргэв. Комбинатын зүүн талаар тойрон явж туул голын хөвөнд ирлээ. Голын ус их цадгалан хөөс цахруулан хаагийн шууган орсож байна. Төрсөн нутгийн яруу богдын гол хоёр хаврын өдөө үед цөнгөөн төрж зэгсэн үертэй байдгийг санан голын урсгал харж зогслоо. Усны чиглэг сэрэм үнэр ханхлан харглан бүргэлэн урсган яг л төрсөн нутгийн гол шиг санагдсан учраас гинэт гэр орон АБЖ санан өгүүлж гүнзгий санаа алдаад амралт чөлөө олдвол бошуухан харих юмсан гэж бодов. Голын урсгал ширтэн хэсэг зогссноо өлслөө. Нилээд дээгүр модон гүр харагдана. Тэр гүрээр давж зайсан толгоон оройд гарч алсын бараа харах юмсан гэж ихэд хүсэмжлэн хурдан алхав. Орон нутгаа сансан хүн өндөр уулын оройд гарч хангинтал дуулахад дотор уужраад сайхан болдгийм гэж аав нь ярьж байсан санаанд нь оров. Голын хөвөөгөр түн шиг гіврэн яваа хүн харагдсангүй. Ханд яаран явсаар урт модон гүрээр гарч баруун тийш иргэн явж зайсан толгойн зүүн хойд талаас мацав. Арзгар барзгар хаттай буцсөөхтэй яг л хөх хошууны шуган хойд бийд байдаг харуул толгой химээх жижигхэн толгойтой адилхан ажээ. Жижиг чулуу хөлөөрөө өнхрүүлэн матсаар толгойн оройд нь гарч ирлээ. Тэнд сэрвтэр салхитай байв. Утаа тоостой агаар амьсгалан хаврын өхмөл чихт мансууран байсан толгой нь төдхөн сэргэж дотор хуучрах шиг болов. Хэдэн том өхөр чулуун дээр гарч суугаад юуны өмнө нийслэл хотыг сонирхон харлаа. Хотын дээгүр шингэн хөх манан татаж аж үйлдвэрийн комбинатын өндөр яндангаас багтаж ядан гарч байгаа өтгөн хар утаа зүүн тийшээ салхинд хөөгдөн мушигрын суунаглсаар үзүүрэн шингэрсээр замхарч байна. Толгойн орой дээрээс нийслэл хот алган дээр мэт ив илхэн харагдана. Хот баруунасаа зүүн тийшээ цувран үргэлжилсэн бөгөөд нэлээд зүүнтэй багшаархан хот тасархай харагдах нь хүмүүсийн яриад байдаг Амгаланбаатар хот гэдэг нь бололтой. Хотын бүх байшин намхан голцоо хар бараан өнгөтэй шаваарлан харагдах боловч энд тэнд давхар цагаан байшин тэрхүү шаваарлан харлах байшин барилга дундаас дээшээ цоройсон юм шиг содон харагдана. Хотын баруун хойдох дэнж дээрх хэдэн сүмийн ногоон орой алтан ганжир нь орой наранд тодоос тод гялалцсан. Тэдгээр сүмийн цаана өндөр жанраасгийн сүм их л сүр бараатай харагдана. Хандыг нодны хотод ирэхэд
Хамгийн түрүүн тэр сүм бусдаас өндөр харагдсан юм. Нийслэл хот гэдэг маань иймэрхүү газар байдаг байжээ. Манай аймгийн төв Улаастай хотоос хамаагүй том юм байна. Миний очиж үзээгүй байшин барилга, гудамж зээлийн газар олон бололтой. Энэ хотод хичнээн мянган хүн суудаг бол баруун захаас нь зүүн зах хүртэл явахын аргагүй хол юм шивтэй. Хойшооч бас нэг голын хөндөй өгсөд хашаа баашин үргэлжилсэн юм байна. Тэр бүгдийг нэгвэрчлэн үзэж сонирхож барахгүй юм шивтэй гэж бодлоо. Үхэр чулууны яраалаас нялх ногоо цугайлсан нь нүдэнд тусав. Хэдийн ширхгийг таслан авч өнөрлөвөл хязээч санаанаас нь гардаггүй олон дахин зүүдлэгддэг төрсөн нутгийн сайхан үнэр ханхлах шиг болов. Навч цэцэг өвс ногооны содон үнэр бол хандын сэтгэлд бат шингэсэн нэгэн сайхан үнэр юм. Нялх ногооны үнэр үнэртэйд төрсөн нутг нь харагдах шиг болов. Өдөд манайхан өвөлжөнөөс агараад хангаа өөд нүүж яваа байх та гэж бодхоос хавар намарт 2 удаа олон хоногийн холхон нүүдэл хийж байсан нь түүний дотор хязээж мартагдамгүй дурсан санаж явдаг хаврын нэгэн нүүдэл санаанд нь урган орж ирлээ. Ногооны хөнг цэнхэр мананд уул тал умбсан тунгалаг дулаахан өглөө мятав өвгөний хаваржаанаас нүүлээ. Хөх хошооны бургасан дөвөлждөг олон айл болдсон юм шиг 1-2 өдрийн дотор өвөлжөнөөс гарч зарим нь шугуун ихээр хэд хоног хаваржиж малаа ногоонд сайн цадгаж аваад хангай өөд нүүн. Зарим нь ч унлах хөсөг олдсон дээр дахин нүүдэл суудал болоод яах вэ гэд шуудхан хангаа руу нүүн. Мятвих хүн хараас хөсөг гуйхааргүй өөрийн хідэн өхөр тэрэхтэй болохоор өвөлжөнөөс эртгэн гарч хаваржаалаад говь руу айлд тавьж онд оруулсан хонио авчирч хэд хоног борог өвс нялх ногоо хазуулж гэдэс гарахтаа зэрэг хангаа руу нүүдгий. Тэр хавар өвөлжөнөөс гарч шугуун ихний хаваржаанд сар шахан болоод цусан руугаа нүүхэд саахалд хаваржиж байсан дондог өвөг нэх бас нүүжээ. 2 айлын 500-аад хоныг ханд дорж 2 туужээ. Нүүдэлчид өглөө эртлэн ачаалж байхад адуу хонь өхөр нь төрүүлэн явлаа. Хаврын өглөөний тунгалаг наран өндөр уулын цаанаас гинэтхэн мэлтсхийн гарч ирэхэд ханд дорж 2 хонио зугуухан туусаар яравгийн голын олон салаа гаталган алдар толгой химээх өмнөөшөө сунсан бяцхан толгойн ар шил дээр гарч ирэв. Ханд морины хаамыг татан эргэж харвал 2 гэрийн 10-аад өхөр тэрэг цувран айсв. Танаахан манаахан энэ зүүн айл цусхын бицтэй гэж ханд санаандгүй хэлбэл харин тийм гинэ яасан сайхан юм гэж дорж хэлчихэд царай нь улсхийн буруу харав. Хандаж уумалцсан. Юун сайхан байх юм? Чи намайг шоглож уйлуулад зовоох биз гэвэл. Одоо бид хоёрын тоглодог нас өнгөрсөн шүү дээ гэж дорж их л додгор өгөөлөхөд ханд өөдөөс нь дүрлийн харлаа. Дорж нэг юм хэлэх гэснээ болж нүүр нь улайснаа морин ташуурдан хоньны урд талаар давхин оджээ. Ханд түүний нүүр улайж эцэн бололтой холдоод явчихаар гинэт зүрхэн ширтгэхийн хүчтэй булиглан нэг л хачин болчихлоо. Ханд дорж 2 энэ жил 17 хүрч байгаа бөгөөд 1 жил 1 голд төрж өнөөдөр хүртэл яг л багийнхаа зангаар тоглон наадаж явсан билээ. Тэр хоёрын чулуун тоглоом голын хөвөө, доноон хөндөй, шугуун чөлөөнд одоо хүртэл өрөөстэй байгаа. Ноднохон хүртэл өрсөн тоглоом нь одоо очиж зусах гэж зорж яваа богдын голын бор бургас гэдэг газар байгааг хэн санаж явсан билээ. Эднийхэн олон жилийн турш нэг өвөлжөнд хамт өвөлжиж бишгүүтэй айл зусаж байгаа юм. Нялх настай нойтон өстэйгээсээ эхлэн ийхүү бие биегээ мэдэх болж олон удаа эвдрэлцэн ноцолдож уйлж дуулжч байсан. Гинэн томоогүй хөнгөн цагаан сэтгэлтэй балчирхан наснда муудалцсан эвдрэлцэж байсан ч түүнийгээ дорхноо мартаж инээж шуугаж байсан. Хүүхдийн энэ гинэн балчир юу ч бодож санахгүй сайхан үеийн өнгөрөн алдаж байгаагаа энэ хоёрын хинэнч өнөө болтол сайн мэдэхгүй явсан юм. Харин өнгөрсөн жилээс эхлэн тоглож наадах нь ховордон ярих яриа нь арай өөр болж байсан ч түүнийгээ төдий анзаарч мэдсэнгүй явжээ. Хамтдаа хонь хурах харивлах нь цөөрч, дорж аавтайгаа цуг адуу манаж, хол ойрын юмд 1-2 хоногоор явах болж, ханд хонь харивлах, мал саах зэргээр хэн аль нь томчуулын ажлаас хийлцэх болсон тул
Чулуугаар тоглоом өрх завнч багтсан байж болно. Өнгөрсөн зун хангаад нүүж очсны маргааш ханд ус авч байхад дорж хурч ирээд чулуугаар тоглон гэр барьж байсан нь энэ хоёрын чулуугаар өрсөн хамгийн сүүлчийн тоглоом нь юм шүү гэдгээ тэрхэн үедээ хэрхэн мэдэх вүлээ. Дорж ойртож ирсэнгүй. Ханд ч түүнийг дуудсангүй. Хонь нь тожир алхлан явт дундаа дөнгөж зохиож байгаа ногоо шүүрэн. Заримдаа явхан болж налаан идээшлэн. Тэр хоёр хоноо зугуухан туусаар нутгийнхан цагаан динж гэж нэрлдэг гол руугаа төрж орсон гүдгэр дээр гарч ирэхэд ачаа нь гүйцэж ирлээ. Хантын аав хизээний унах дуртай сайвар хөрөн морион унчихсан эмээл дээрээ хилтгий дуу суужчихсан хонин дээр давхин ирээд "За хүүхдүүд минь хоноо шалуухан туу. Аймгийн төвийн цаахан гарч хоноо. Ингэж хариулгаар яваад байвал газар мод хорохгүй. Ямар намрын хайлган цагийн мал биш ширүүхэн туугаарай" гэж захиад ачаа өдөө явлаа. Ханд дорж хоёр хоноо хоёр талаас нь хумын ширүүхэн тууж ачаанаасаа бараг бараатай явсаар нар гудааж байхад аймгийн төв Улаастай хотын баруун талаар байдаг хятадуудын ногооны хашааны ойролцоо ирлээ. Үхэр хатан төрүүлээд бараа сургахгүй болжээ. Хот суурин газар ойртож хүн хар машин тэрэг мерсээр явж хонин нүргэж бас хашаа башингийн ар өврөөр ганц хоёроо үлдэж мэднэ гэж санаад ханд дорж хоёрын аав нь хонин дээрээ ирж дөрвүүлээ хонион тов. Мятав өвгөн хоноо ширүүхэн элдэж хотоор түргэн дайрж өнгөрөхийг бодсон бололтой. Улаастай хотын баруунаас зүүн тийш нь нэвт гарсан зээл хэмэх давчуухан гудамжаар нүүдэлчд зайлшгүй дайран өнгөрөв. Хотын өмнө талаар явна гэхэд гол шахсан. Хойд талаар нь хад чулуу элбэг уул тулсан тул өөр явах зам байхгүй. Ачаа нь хотын гол гудамж руу ороход хойноос нь хоноо шахан оруулав. Олон малын хөлөөр гудамжны өлөн шороо босож бас хаяа машин дохиогоо хангинуулан хонд өргөн хуйларч сүйдтэй юм болов. Нүүдэлчд хашгичин гуухчин хоноо хойноос нь сэхээ сэвгүй шахсаар гудамжны ихэнд арайхин гаргасан боловч чигстэй голын модон гүүрний дэргэд саатлаа. Гүүрээр олон өхөр тэрэгтэй жингийн цуваа явж байв. Хонд нь энэ тэрээс үргэж гол руу өсрөн орчих төхөн сандаргана. Өхөр тэрэг арай хийж гарч дуусмагц нүүдэлчд ачаа хөсөг хонь малаа гүүр рүү шахлаа. Нарийнхан гүүрээр хонд нь явахгүй буцаж дайрна. Хэд хэдэн хоног хөдлөн хойноос нь бусдыг нь цовуулав. Гүүрийн тэхий дунд иртэл өмнөөс нь ч хойноос нь ч хоёр машин ирж дохиогоо орилуулан хонд учиргүй өргөн хуйларч зэгсэн сандаргав. Тэд яаран дэвдэж хашгиран гууглаан болж байж гүүрээс чүүтэй чаатай мултарч цаашаа яаран явжээ. Нүүдэлчд нар шингэсэн хойно хотоос саагалт хэрэг холдож дээр үеэс манжин амрны сууж байсан сангийн хэрэм химээх эвдэрхий хэрмээс өнгөрч богдын голын хөвөнд ойртон иржээ. Өчийн цагаан гээгээ тасарч байхад голын ойролцоо нэгэн тэгшгэн дохоод хоноглохоор ачаа бараагаан буулгав. Мятав өвгөн ачаагаан буулгаж үхэр малаан тавихаасаа өмнө бурхныхаа өмнө сан тавьдаг том гуйлан бойфорт учиргүй их арцаа болон асаагаад гэрээ атсан үхэр тэрэг гэр орон хонь малаа ариутхан утлаа. Жилийн жилд хавар намрын нүүдлэр Улаастай хотыг дайран өнгөрөөд ийхүү мал сүрэг гэр орноо ариусхан утаж амандаа майн уншиж байхыг ханд олон удаа харсан юм. Ариун цэнгэг агаар устай хөндийн нутгийн мал сүрэг хот суурин газараар өнгөрөхдөө айц сандардаг юм. Бас орон газрын буртаг муухай үнэр танар муу ёрын юм шүглж мэднэ гээд ингэж ариутгаж байхгүй бол болохгүй гэж эцгэн ярьдаг байжээ. Хот сууринаас холдсон хоньмал нүүдэлчдийн санаа намарсан бололтой хонд нь налайн хэвтэж хоёр гэрийнхэн овоохоо босгож гал үүсгэн хоол ундаа хийлээ. Нүүдэлчд задгаагаал тойрон сууж хооллоод хөгшчүүл хүүхдүүд унтахаар хажуулж залуус нь хонь өхөр адууга манаж хонох болов. Адуу өхрөө ах эгч нар нь хонь ханд дорж хоёр манах боллоо. Дорж өдрөөс хойш хандаас зүхтаагаад байгаа юм шиг холхноор явах юм уу? Ойртлоо гэхдээ нүрээ буруулах болсон нь ханд тайлагдшгүй онцгой мэт санагдавч бас тэр онцгойн нууцыг мэдэх юмсан гэсэн хүсэл төрнө. Тэр хоёр холхон явж хонион тойрно. Хонд нь өдрийнхөө явдалд ядарсан бололтой налан хэвтэж байснаа шүн дунд хивэх үеэс захаасаа босож нялх ногоо ширтхийн зулгаач эхлэв. Эргэн тойрон хаврын шүний пад харанхуй нөмөрч ойролцох голын ус хааган шуухаас өөр чимээгүй ажээ. Хонд нь
Ачаа бараага буулгасан газраас холхон айлын хэр бэлчин идээшлэн. Ханд хоноо хол явуулахгүй хичээн түрүүчийг нь эргүүлэн тогтов. Дорж хоньны нөгөө талд сүйтгэн явж байгаа нь муухан харагдана. Шөндөө бас тэм дулаахан бус сэрвтэр салхи сэржигнэн бие жихүүцүүлэх төлөвтэй боллоо. Хонь нь ногоо хөөж хол явсангүй тогтож налайв. Ханд газар суугаад тэнгэрт зай завсаргүй яралзан гэлтхнах оддыг сонирхон харц суутал дорж хоолоос асаж чимээ өгöd хурчирлээ. Ханд түүний хүрээд ирэхээр хэлж мэдэхгүй ч гэсэн нэг хачин битүү аимшигч юм шиг хөсөл сонирхолч юм шиг сонин бодол хамаг биеийг нь тэврэн авч яах ч учраан ололгүй шилбүүрээрээ оролдов. Дорж дэрэгдэн суулаа. Ганц ч үг дуугарсангүй. Яасан харанхуй шүнвэ гэж ханд энэ чимээгүй байдлыг эвдэн аяархан хэлбэл чи айж байна уу гэж дорж мөн аяархан асууснаа. Гараараа газар тулан улам ойртоод надтай зүг байхдаа юунаас ч битгий айж байгаарэ гэснэ. Гинэтхэн тэврэн авахд хандын бие зарс хийж нүүрнээс нь гал будрах шиг болж сандрахтаа доошо тонгоожээ. Доржийн бүлээн амьсгал нүүрэнд нь ойртохоор туйлгүй чиж гэдийсэн боловч дорж тэврэлтэй улам лавшруулан хацар дээр нь халуун уруулаараа шуналтай наргагүй үнсчгээд год үсрэн босоод гүйчихв. Ханд хором хон зуурын энэ хачин мөртөө анх удаага үерхэж өссөн дотны хүндээ ийхүү үнсүүсэндээ учиргүй балмагдан сандарч босч чадсангүй суусаар бөгөөд зүрхэн лүглөг цохлон хавиргаан дэлбэлэх төхөн лугшиж байгааг муухан мэдэж байлаа. Нүүдлийн энэ харанхуй шөнө тэр хоёрын баг болчир нас нь үрд нисэн одож хүний амьдралын жам ёсоор бие биедээ хайртай сэтгэлтэй болж байгаагийн эхлэл болсон билээ. Энэ шөнө тэр хоёрын багнаас хүүхэд ахын үеийн сүүлчийн шөнө. Хайр сэтгэлийн эхний шөнө босно нь насан туршид нь санаж явах мартагдашгүй дурсгалтай хандсан сууж аж төрөн амьдрахын үүд хаалгыг нээж өгсөн билээ. Ханд зайсан толгоон оройд сэрүүн салхинд илбүүлэн нутаг усаа анхны хайрын учрал бүрдсэн тэр нэгэн шөнийг эргэн санаж суухта. Анхны хайраа яасан ч хэртээж сэв суулгаж болохгүй нандин зүйлгэж эрхэмлэн бодлоо. Энэ хорвоод хүн болж төрөөд хайр сэтгэлийн сайхныг мэдэрч нэлээд хэдэн жил уйлрайхта хамаг хайр сэтгэлээ зориулсан нөхрөө дахин нэг тунгаан бодоход тэр их хайр нь нэг л царцсан гөлийсэн чим шиг баахан уйтгартай чим шиг санагдаад болдгүй. Тинхүү сэтгэл хөдлөн ганцаардаад ирэхээрээ энэ тухай дахин бодож нөхрөөсөө ямар нэгэн юм хүсэж хүлээгээд байгаа ч юм шиг болно. Тэр нь чухам юу болохыг сайн мэдэхгүй. Үр хөөхөд хүссэн юм. Нөхрийн хайр халамж дутаад байна. Алийг нь бөөмөд. Дорж хөдөөгаадаа яваад ирэхэд ханд их л санан хүлээж байх боловч нөхөр нь түүн шиг хүсэж санаж явдгийг мэдэхгүй юм. Ингээд бодоход 20-30 жил ханилсан хүмүүс шиг ярих өөрөгч юмгүй нэг л хөндөд үнсгэр байх шиг санагдана. Энэ нь зөвхөн миний хувьд тэгж бодогддог болохоос биш. Дорж бол намайг халамжат ихнэрээ нэг насныхаа ханиал гэж бодож яваа шүү дээ гэж өөрийгөө зэмлэнэ. Янаг амраг гэдэг удах тутам улам янагшиж бие биетэй хайртай болмоор байтал бит хоёрын янаг сэтгэл нэгэн байранд эргэлдэж айгүй бол халуун элчин айжмдаа харж байна уу гэсэн бодол төрөөд сэтгэл минь гүйхэн дундуур болоо юу гэж эргэлцэн. Ханд энэ талаар өвлийн нэгэн шуургатай шөнөөс хойш байн бодох болсон юм. Энэ бодлоо нөхөртөө цугуйлгасангүй. Юу гэж хэлэх юм бэлээ гэж бодно. Хаврын бүлээн нар доошлосоор сонгон хайрхны цаагуур шурган орж сэрвонлаа. Ханд эзгүй толгоон оройд ганцаараа ийн наран шингэтэл сууж байгаадаа гинт айх шиг болж босон хараагаад газрын уруу чулуун өнхрүүлэн гүйх шахам явж буугаад голын гүүрөөд хол алхлан яаран явлаа. 6 дугаар хэсэг төгсөв.